сайн байна цаана хөгтүүд ээ. Сайн байна уу? За бүгдээрээ нүдэ анид амьтдын дуу авийг сонсъё. Эдгээр 12 жилийн амьтад маань тийм ээ. За эдгээр амьтад маань саяны 3 амьтад 12 жилийн хэд их амьтад бэ? Украин болохоор 2 тантад. Монгол болохоор 6. Тэхэн болохоор 12 жил ард байдаг. За бүгдээрээ 2 6 10 байдаг амьтад байна тийм ээ. За эдгээр амьтдын хооронд хэдэн амьтан байна? Ямар зүй тогтвол ажиглагдаж байна? За 3 амьтныг ингээд алгасаж ингээд ясан зүй тогтол байна. 3 амьтныг ингээд алгасаад өрөвчдөр нь хараа яг ингээд гар тайм могоо ингээд тэхээд байгаа. За тэгвэл энэ жил ямар жил гарч байгаа юм бэ? Могоо жил юм. За могоо жилийн дараа ямар жил гарах юм бэ? Цагаан сарын дараа морь жил гарах юм байна тийм үү? За могоо жилийн дараа дахиад жил гарч болох юм бол? Яагаад? Оо яг 12 жилийн амьтад маань дараалалаар явах юм байна тийм үү? За тийм учраас дахиад жил гарах боломжгүй юм байна. Тэгвэл өнөөдөр бид нар ямар жил үзэх гэж байна? Зүй тогтлын талаар. Нөгөө 12 жилийн амьтад маань юугаараа явж ирсэн? Зүй тогтлын дараа. Оо дараалалаар. Одоо могоо жилийн дараа дахиад жил гарах боломжгүй юм чинь заавал тэр морь жил гарах хэрэгтэй юм шиг. Морь жилийн дараа хонь жил гарах гэсэн. Тийм учраас дараалалаар дараалал гэх юм үзэх гэдэг тийм үү? Дарааллын зүй тогтлыг илрүүлэх гэдэг. За сэтгүүл бичиж байна. Зорилгоо уншиж. Зорилгоо тийм үү? Зорилго өчгүй шүү. Шууд зорилгоо уншиж. Жэсийн зорилго хаамаа дүрсэн дараагийн зүй тогтлыг илрүүлэн үргэлжлүүлнэ. За бүгдээрээ ажлынхаа утсыг аваад ажирч цаасан дээр ажиллаж байна. Чин дараалал дүрсээ ажиглаараа дүрсэн дарааллыг ажиглаа зүй тогтыг үүсгэж байна. Ой зураа сайн ажиглаа. За
3-дугаар дууссан байна. 4-дугаар дууссан байна. 5-дугаар дууссан. Дэлгэц рүү анхаалаа хандуулаад өөрийнхөө хийсэн дасгал ажиллаа тулгаа явуучих. Жижиг дугуй хэд вэ? 1 2 3 4 Ямар дараалал вэ? нэг За тэгвэл өрсөн дарааллыг ажиглаад. За дараагийн өрсөн зүй төгтгийг ажиглаад дараагийн 3 өрсийг олъё. Дасгал ажил дээр ч байгаа уу? байгаа. 3 дараагийн 3 өрсийг. За тулгаа тараараа өгчтэй. Өөрснийхөө хийсэн. За бүгдээрээ нэг алжаар тавих дасгал хийж. Энэ дүрсээ ашиглаад. За энэ ямар дүрс вэ? Ийм дараалал юм тийм ээ. Үнцгэн ихсэн юм гэж тийм үү? За алжаар тавих дасгалаа хий. Дураа. Хийгэрээ бүгдээ. Чилийг агараа. За 5 онцгой. Дугуйгаа яа. Дотогшин 2 иргүүлээ. Дотогшин шүү. За 6 онцгой. Бүгэн 2 иргүүлээ. За дэлгэцэн анхаалаа хандуулаад зүйн төгтгийг ажиглан үргэлжлүүлэн бичээрэй. За бүгдээр багаараа цагаан цомбол дээр ажиллчих. Багаараа их ялцсан даа. Багаараа яриасаар их ажилласан ялцсан шүү. тэр нэрийг одоо нэгдэр нэг нэмээд 2 дахь бүрийн нэмээд 5 дахь 8 нэмээд 13 Манай багийн хүүхдүүд үнэлгээгээ бүгдээр өнөөдөр хичээлээ ялгаалan зөвлүүлээд цомын эзэг болох шүү. Агийн нэг гişүн тайлбарласан. За болдог юм байна. Чам тоодог шүү. Тэр өмнөх 2 тооны нэмж чинээс тэр 13 дээр 8-ыг нэм 21 дээр 12 нэм 9 зүйл тогтлоо байгаа юм тийм ээ. За. Өөр санаатай хөвгтэй нь. байхгүй. Ижил сан. За цагаан самбраа. Хөвгтэй. За 2 дугаар баг 34. За бүх багууд зөв хийсэн байгаа учраас багш нь алтан медалаар үнэлье. За энэ зүй тогтол болохоор нөгөө өмнөх тоонд дараагийн тоо нэмэгдчихсэн зүй тогтол байсан тийм үү? За энийг Италийн математикч Леонардо Фибоначчи нээсэн гайхамшиг тоон дараалал юм. Тоон дараалал юм биш үү? Хаанхын хэлбэр юм? Италийн математикч Леонардо Фибоначчи нээсэн. За дараагийн дасгал. Дараагийн зүй тогтолыг ажиглан дараагийн 2 гишүүнийг олоо. За багаараа ажиглаад
Тодорхой нийлүүлээ. Тайлбарлах юм бол орой бүрдээр бүртүүрийг угааны орой цагаан самраа өргөөрөө өгчтэй. Цагаан самраа өргөөрөө. За. Тайлбарлая. Бацуугаар тайлбарлаа. хуваарийг яг бол хуваарийг хоёроор ихсэж хуваарийг хоёроор үзвэл бүртүүрийг хоёроор ихсэж байгаа. Бүртүүрийг хоёроор ихсэж байгаа. Тэгвэл энэ хараад нэг дээр хоёрын нэмээр хэдэ? 3 дээр хоёрын нэм. 5 дээр хоёрын нэм. 7 дээр хоёрын нэм. 11. Тэгвэл хоёроор нэмж байгаа юу бэ? 13. Хоёроор нэмж байгаа? Араас байгаа үстэй тийм ээ? Тогтмол. За энэ хэдэ тэгээд 13-ны 120. За хуваар ажиглаар өгдөө. 128-ыг яаж гаргасан бэлээ? 128 л. За 128-ыг яаж гаргасан? Тийм тайлбарлаа. Гараа өгье. За энэ үсэ. Хооронд нь хоёроор үзэж байгаа бас нэг арга байгаа. Тэр нь өөр дээр үзэж байгаа. За. Өөр санаатай өгсөн үү? Байхгүй. За тэгвэл дараагийн хэд вэ? 215. Өөр дээр нь өөрийн нэмэлт 250. Хоёр дахин нэмэгдүүлвэл 256 тийм үү? За бүх багийнхан бүгдээрээ 109 учраас ямар үнэлгээ авах вэ? За дараагийн За тэгвэл бүгдээрээ хүртүүр дээр энэ хоёр байсан тийм ээ? Хоёроор энд яасан? Нэмэгдэж байгаа. Энд Хоёроор. Энд Хоёроор. За энд яасан? Оо хоёр дахин юм. За тэгвэл энэ хүртүүрийг ажиглахад дандаа ямар тоо вэ? Хоёр гэсэн ижил тогтмол тоо байна тийм үү? За тэгвэл тогтмол тоогоор нэмэгдэж хорогдож байгаа тоон цуваг юу гэдэг юм бэ? Тоон дараалал гэдэг юм. Тогтмол тоо шүү. За тэгээд тэр тогтмол тоон дараалал бүрдүүл. Тоон дараалал гэж байгаа тийм ээ? За тэгвэл энэ тоонуудыг тэр бүрдүүлээд байгаа тоонуудыг юу гэх юм бэ нэ өгчтэй? Дараалал гişүү. 2 4 8 16 32 64 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 100 104 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
Тэр юу гэдэг вэ? Дараагийн гişүүд юм тийм ээ. За дараагийн гişүүд нь хоорондоо ямар гэдэг юм бэ? Өмнөх гişүүдээс хамаарах юу гэдэг вэ? Өмнөх гişүүдээс энэ хоёр дахин үржүүлж энэ өөрөө нэмэгдэж байна.
өмнөх гişүүдээс ямар байх вэ? Хамаарлыг л юу гэдэг вэ? Зүй тогтлыг. Зүй тогтлыг тийм үү? За бүгдээрээ дасгал ажиллагаа юу байна? Бууцаа. За. Багаараа ажиллах шүү. Алхмын тоо жижиг гурван тоо гэдгийг ажиглая шүү гэдэг. Алхмын тоо жижиг гурван тоо гэдгийг За самбараа өгч. Самбараа өгч. За нэгдүгээр 16 25 За бүгд 16. 25. За яаж болсон юм бэ? Яагаад вэ? Одоо энэ жоо жишээ нь нэгдэр нэгээс 4 болгосон бол сонгоод байгаа нэмж байгаа жишээ нь 3 5 7 гэсэн маягаар нэмж байгаа. Тэгсэн Өөр санаа юм тий? энэ нөхцөлөөр алхмын таваа нөхцөлөөр өгчөөр за жишээлбэл алхмын жижиг гурвалжны тав нэг байлаа гэж бодоход алхмын тав гэсэн нэг байгаа. Яг л нэг алхмын тав өөрөөр нь өгчөөр за. Тэгээд дөрөөр өгчөөр 16 тэгээд 5 За. Мөн үү? За өөр санаа байна уу? байхгүй. За. За тэгвэл бүгдээрээ энэ дасгал дээр яах вэ? Алтан ясаа. Нэг. За дараагийн дасгал. За юу ба? Зүгээр ажиллаад шууд цагаан самбар дээр томоор өчөж байна шүү. Агшаа манайд Яагаад гэдгийг тайлбарлаж байна? За яа. цагаан самбар дээр За. Та самбар дээр орж явах нөгөө юун дээр ч ажлынхаа утас дээрээс ч гэсэн өргөх болно. За харъя. За тайлбар. За тэндээс утган заяа. Тэнд батгүй. энэ болохоор ингээ 15-15-аар нэмсэн. Одоо жишээ нь ингээ 15 Юу 15? энэ өнцгөн. За. Тэгээд эхлээд ингээ өнцгөн 15 гараад ус байж байгаа. Дараа нь ингээ 15-аар нэмэгдээ 30 гараад ус байгаа. Ингээ 15-аар нэмэгдээд За бидний өнөөдрийн хичээлийн нөгөө тогтмол тооч яваад байна тийм үү? 15 бүгд 15 дараацсан мэдчихэв. Тийм үү? тийм. Одоо нэг. За бүгдээ нөгөө баримтыг шаарддаг гэж. За бүгдээ баримтыг шаараараа. Хоёрын зүйл бүтээ. Багаараа нэг. За багаараа нэг өнөөдрийнхөө утсан. Өнөөдрийнхөө утсан хичээл юу вэ? Дараагийн зүйл утсан. За тэр түүнийг ашиглаа. Нашаараа нэгдүгээр анхаарал хандуулаарай. Бүгд байж. За өнгөөр байж болох нь хэмжээгээр байж болох нь хэлбэрийн байж болох нь дараа тоон дараа ямар байж болох вэ? Одоо хоолойны зүгээр бүтээгнээ тавьсан. Яг дээр бүх багийн нэг эндээс алийг танаас сонгож авах юм. Хэмжээ юу хоол дараа. Замтаа явж байгаа шүү.
ингээд унтраад ягаа цаваа. Хоёлаа харамх дээр гой том гой юу таван шиг тэр болцсон. Зүйлтэй бариад гараад ирэх шүү хөөе. Эсвэл нөгөө нэг цагаан самбар дээр наачч болно шүү. Зүйлтэй зүгөө гараад ирэх шүү. Цагаан самбар дээр хэлбэрүү хэмжээ юу гэж бодож шүү. Хоон дараас байж болох. Өнөөдөр хичээлээ холбон шүү. Нөгөө үгтэй тэрийгээ бодож шүү. Тэгээд тэрийгээ тайлбарлах. Яг юу сонгож авсан? Хоон дараах юм уу? Хэлбэр юм уу? Хэмжээ юм уу гэдгийг тодорхой болгож байгаа зүйлтэй юм шүү дээ. На хоёр баг гарсан байна. Үлдсэн гурван баг ялцээ. За энэ багийн гишүүний нэлээ. Жаглын чинь. Жахан чинь. За бүгд дээрээ суугасан сэ. Зүгээр шууд барьж байгаа юм чоо. Шууд барьж байгаа юм. Манай гол хараа ингээд өөний ингээд өнгөн гараад ингээд шууд хийцээ шууд. Анаа намайг багийн хам. За өнгийн дараа л хийж байна. Мөн үү? Бог. За. Шарун. Шарун. Шарунгийн. За дараагийнх нь. Манай гол гэхээр болохоор манай гол эхэлж нөгөө шарангор эхлээд эхэлж шар шүрээр эхлээд дараа нь ягаан
ягаан шууд тэгээд дараа улбар шашуу тэгээд хамгийн сүүлд нь ингээд цагаан шуурээр ийм дөрвөн дараалалаар ийм зүйлсийг бүтээсэн. За Манай баяр хамгаалалтаар өнгө болон дүрсийн хэлбэрээр нь юу занин хийсэн. үсэг хөрсөн. Бөөч оруулаад. Өнгөтэй Хэлбэрч оруулаад. хэлбэр оруулаад дүрсээ. За. Уруулыг нэгтгэсэн байна шүү дээ тийм ээ. Ингээд юу голынх нь хоёр тав цэцэг болохоор нэг цэцгээр эхлээд дугуй тэгээд дүрлжин дугуй тэгээд дугуй дүрлжин дугуй тэгээд Байж болох уу? Болно тийм ээ. Баярлалаа. манай баг болохоор одоо ингэ зүйлтийг шараар хийгээд тэгээд эхнээсээ улаан ягаан ногоон ягаан улаан гэсэн зүйл тавьчихсан. За өнгөний дараалсан тийм ээ. А байж болох уу? Болно баярлалаа. За Энэ миний багш болохоор өнгөний дараалсан. за ямар өнгө гэсэн? Энэ цайр өнгөнөөс ихлээр ягаан өнгө гэсэн чинь. За цайвар өнгөнөөс эхлээд Ягаан өнгө. цайварын дараа юу ямар өнгө? Өнгөө нэрч. Ягаан. За Ногоон шар улаан хөв үзмээ ягаан. за баярлалаа. Бүгдээрээ яах вэ? Ямар өнгө авах вэ? За бүгд алт байна уу? За сууч бүгдээрээ. За бид өнөөдрийн хичээлээр бид юу мэдсэн бэ? Мэдэж авсан бэ? Юу мэдэж авсан? Санаад авахгүй гэж шүү. За Ногоон дараалал гэдэг. наран солон. Зүй тогтол ба бас дарааллыг мэдэж авсан. За Өнөөдрийн хичээлээр тоон дараалал ба дүрсэн дарааллын тухай судал тэгээд дасгал даалгавар ажилласан багаараа хамтарч ажилласан. Дарааллын зүй тогтлыг илрүүлсэн. Бид нар болохоор өмнө нь илүү баг нөгөө жишээ авах юм бол 9-р ангины нөгөө 1 2 3 тэгээ зүй тогтлыг хараа 5-р нь илүү өндрүүлж нөгөө энгийн мутхаа гэх юм уу зүйлээ зүй тогтлыг хэлбэрээр нь өнгөөр нь тоогоор нь хэмжээгээр нь тийм ээ. Ийм зүйл тогтлыг мэдгээр мэдээж ирээ тийм үү? За бид нар зорилгоо биелүүлж чадсан гэж үзэж байна. За зорилгоо биелүүлж чадсан бол бүгдээрээ юу дэвтэр дээрээ нөгөө смайлаар үнэлж. Смайл. Болно. Тэрэн дээр шүү. За смайл. Өөрийнхөө зурсан смайлыг тайлбарлаа. яа болохоор ингээд залхуудаа яг ингээд бүрсэн гэж бодоод ингээд энэсний смайл болохоор ингээд хий хуруу ингээд ай миний болохоор өнөөдрийн хичээлээр гоё тайлбарсан болохоор Ямар смайл? энэсний За тэгвэл бидний хичээл өнөөдрийн бидний хичээл зорилгоо хангасан хичээл гэж үзчихээ бүгдээ тийм үү? Айныг юу мэдээд авснаа? Эргээд нэг бүгдээ харъя да. Идрүүлэн үргэлжлүүл бичсэн тийм үү? За тоон дараалал дарааллын гишүүн гэдгийг өнөөдрийн хичээлээр бид нар яасан? За хичээлдээ сайн оролцсон хүмүүстээ баярлалаа.